Сайн байна уу, эрхэм сурагчдаа. Өнөөдрийн хичээлээр бид IELTS writing болон speaking хэсэгт оноо ахиулах чухал хэлцүүн хэрэглээ болох verb, noun collocation-ч судална. Ялангуяа make, do, take гэсэн гурван түгээмэл үйл үгийг нэр үгтэй хэрхэн зөв хослуулж хэлний баялаг чадвараа харуулах талаар гүнзгийрүүлэн авч үзнэ. Энэ хичээл нь таны lexical resource шалгуурт өндөр оноо авахд туслана. Collocations гэж юу болохыг эхлээд тодорхойлъё. Collocations буюу үгсийн хоршоо гэдэг нь англи хэлэнд үгс хоорондоо тогтмол хамт хэрэглэгдэх үзэгдэл юм. Эдгээрийг зөв хэрэглэх нь таны хэлний мэдлэгийг баяжуулж, яриа болон бичгийг илүү байгалийн академийн шинжтэй болгоно. IELTS-ийн lexical resource шалгуурт энэ нь маш чухал бөгөөд таны үгсийн баялаг зөв хэрэглээг үнэлдэг. Одоо болон до үйл үгсийн үндсэн ялгааг авч үзье. Make энэ шин зүйл бүтээх, үйлдвэрлэх, бий болгох үед хэрэглэгдэх бол до ерөнхий үйлдэл хийх, ажил үүрэг гүйцэтгэхэд ашиглагддаг. Энэ ялгааг ойлгох нь таны IELTS-ийн grammatical range and accuracy болон lexical resource оноог нэмэгдүүлнэ. Одоо make үйл үгтэй хамт хэрэглэгддэг зарим чухал collocation-г судлая. Эхнийх нь make a mistake буюу алдаа гаргах. Жишээлбэл Everyone makes mistakes, but it's important to learn from them. Дараагийнх нь make a complaint. Гомдол гаргах гэсэн утгатай. Үйлчилгээнд сэтгэл дундуур байвал The customer decided to make a complaint about the poor service. Мөн make an effort. Хичээл зүтгэл гаргах. IELTS-д амжилт гаргахад You must make a consistent effort. Одоо үйл үгтэй хамт хэрэглэгддэг collocations-г үргэлжлүүлэн үзье. Эхний жишээ бол дуу research буюу судалгаа хийх. Тухайлбал Before writing the essay, you should do thorough research. Дараагийнх нь do favor. Тус болох гэсэн утгатай. Хэн нэгнээс тусламж хүсэхдээ Could you please do me a favor and help me with this? Мөн do business. Бизнес хийх. Many companies prefer to do business internationally. Одоо үйл үгтэй холбоотой түгээмэл алдааг залруулж илүү өндөр түвшинд хэрхэн ярихыг үзье. Жишээлбэл We make photos during our trip. Энэ банд 6.1 түвшний хэрэглээ юм. Харин зөв хэрэглээ нь We take photos during our trip. Банд 8.1 түвшинд инхүү ярьдаг. Яагаад гэвэл монгол хэлээр зураг хийх гэж шууд орчуулснаар make photos гэх алдааг ихэвчлэн гаргадаг. Гэтэл англи хэлэнд зураг авах гэсэн утгаар зөвхөн take photos гэж хэрэглэгддэг. Энэ нь lexical resource-ийн нарийн ялгааг харуулж байна. Одоо сурсан collocations батгах дасгал ажил хийцгээе. Хоосон зайг зөв үйл үгээр make, do, take. Нөхөн үү? She needs to. An important decision about her career. Ямар үйл үг тохирох вэ? Зөв хариулт бол юм. Учир нь make a decision гэдэг нь шийдвэр гаргах гэсэн тогтсон хэлц бөгөөд decision гэдэг нэр үгтэй үйлдэл үүсгэх утгаар үйл үг нь хоршдог. Энэ нь таны lexical resource-ийн оноог өсгөх чухал хэрэглээ юм. Өнөөдрийн хичээлээр make, do, take үйл үгстэй collocations судалж тэдгээрийн хэрэглээг ойлгосон гэдэгт итгэж байна. Энэ нь таны IELTS-ийн lexical resource-ийн оноог дэвшлүүлж илүү байгалийн академийн хэлтэй болоход туслана. Амжилт хүсье. Баяртай.